Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг шүлгээр илэрхийлвэл Юкиширо Накана бол бараг л дуурдгүй ахлах сургуулийн охин. Хэлгүүдээ бишээ. Зүгээр л өөрийнхөө бодол санааг 17 үедээ Сен рүү хэмээх богино шүлгээр илэрхийлэх дуртай болохоор баялсан ч, ичсэн ч, санаа зовсон ч, эсвэл дотолсон ч Нанако үргэлж сэтгэлээ шүлийн мөрөөдээр илэрхийлнэ. Тэрээр Бүсүжима ээжээ гэдэг гаднаасаа бол аимшигтай харагддаг X танхаа хүүд сайн. Сургуулийнх нь бүгд ээжээс айж зогцдогч Нанакогийн хувьд тэр бол сургуульд хамгийн зөөлөн сэтгэлтэй дулаахан хүмүүсийн нэг. Нанако ээжээ хоёр уран зохиолын клубын гишүүд бөгөөд ихэнх цагийг хамтаа өнгөрөөнө. Хичээлээсээ хамт харина. Өдөр тутмын жижиг сажиг асуудалтай бие биедээ туслана. Жирийн нэг өдүүд мэд боловч тэдний хувьд нандин онцгой мөчүүд байдаг. Мэдээж тэр мөч болгоныг илэрхийлэх шүлгүүдийн хамт. Туслах дөрүүд нь ч бас үнэхээр ихдүүтэй. Хан цэсэгт маруухан болохоор дандаа бурхан мэргэлчихдэг мэрэгч охин. Хитрхи ичимхий болохоор хүмүүстэй шууд ярьж чадахгүй дандаа зургаар өөрийнхөө илэрхийлдэг чалчаа охин. Игараши Масакунигийн мангаас сэтгэлсэн Сенэрио Шошо араасаруу ангиуд нь 12 минут орчим үргэлжилдэг үнэхээр хөөрхөн аниме. Өдөр бүр нэг аним.